Тэгэхээр Мумбайлмал компанийн хувьд нөхөн сургаалтын жишгийг бол харуулж чадсан. Тэгэхээр нөхөн сургаалтад яг тулгамдж байгаа асуудал нь юу байдаг вэ? За манай компанийн хувьд бол ер нь олборлолтын үйл ажиллагаа хийж гисэн цагаас эхэлж бол нөхөн сургаалтын үйл ажиллагаа хийж ирсэн л дээ. 4 жил гэхэд бид нар одоо 30 жил яваад тэмдэглээд тэр хугацаанд ер нь нөхөн сэргээл хэрхэн яаж хийдэг үү гэд одоо 4 удаагийн үзүүлэх сургалт эдрийг зохион байгуулсан байдгийг. Тэгээд манай компанийн хувьд бол одоо биологийн нөхөн сэргээлтийг бол нэг 4 чиглэлээр хийж байгаа. Тэнд бол одоо бэлчээрийн олон нас тургамд тариал, ойжуулал, нуур цөөрөн байгуулах, жимсний муудны төгөл бий болгох гэдэг. Энэ одоо нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх хугацаанд бол мэдээж хүндрэлтэй асуудлууд бол маш их тулгарч ирсэн. Хамгийн наазахын гэхэд одоо энэ сая нэг хурлын үйл ажиллагаан дээр яригдаад байгаа одоо энэ мал одоо нэг тухайн орон нутгийн иргэд одоо малчтын хоорондын харилцаа эдэргээд энэ болгоноос болоод юу гэдгийг бидний энэ хугацаанд хийж бүтээж ирсэн нэлээд олон төвлөрүүд бас ингээд устж өгөө болж ирсэн юм юмуд бий л дээ. Тэгээ энэ яг нөгөө мэдээж сум орон нутгийн хоорондын харилцаа дээр нь юу гэдэг одоо энэ уул уурхайн компаниудын яг энэ хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж байгаа вэ гэдгээс бас шалтгаалж байгаа болов гэж боддгийг. Нөгөө талаас юу юм гэхээр одоо орон нутгийн иргэдийн маань өөрсдийн бас одоо юу гэдгийг энэ уул уурхайн талаарх нөгөө бодол юу гэдэг нь энэ төрлийн мэдээлэл ойлголт эдгээр нь бас юу гэдгийг тэр хүмүүст хүрч чадахгүй байгаа юм байна гэдэг ийм бас юмуд бол үүдэлтэй энэ нөхөн сэргээлт маань бол бас ингэж тулгамдаад байгаа юм асуудал бол гардаг. Манай компанийн хувьд бол бас яг бид нэр сум орон нутгийнхаа иргэд малчид одоо төр захиргааны байгууллагуудад бол өөрсдийнхөө үйл ажиллагааг тогтмол мэдээлээд ингэ явдаг л та. Тэрбумод хөтөлбөрийн хүрээнд танай компани зүгээс ямар ажлуудыг хэрэгжүүлэх вэ? Манай компанийн хувьд бол ерөнхийлөгч ухнагийн хөрсөхийн одоо тэрбумод аяны энэ бол дэмжиж уул уурхайн компаниудын бас нэг төлөөлөл л дөө. Бид нэр 2030 он гэхэд бол өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулж байгаа компанийн газар нутгуудад бол 1 сая модыг бол тарьж ургуулж гэсэн бас амлалтыг бол өгсөн байгаа. Тэр ажлынхаа өрөөнд ч гэсэн одоо бид нэр бэлтгэл ажлууд болох одоо мод үржүүлгийн талбайгаа томруулах, одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх, мэрэгчлэтнүүдийнхаа бас мэдлэг боловсруулалтыг дээшлүүлэх гэх мэтлэн нэлээдгүй ажлуудыг бол хийж гүйцэтгэж байгаа. Байгаль орчны яамны газрын арга хэлж байна. Ер нь бол амлалт тийм хангалттай зөвшөөрөл хэрэгжиж чадахгүй байна гэдэг. Тэгэхээр та хэдийн амлсан амлалтын төлөвлөгөө наривчилсан төлөвлөгөө нь одоо амлсан амлалтаа яг 30 он гэхэд 1 сая модыг тарьж чадахгүй гэдэг. Тэгээ түрүүн байгаль орчны яамны хүрээлэнгөө орчин байгалийн зохицуулалтын газрын дараа энэ нөхөө бас хэлж илээ л дээ. Тэгээ яг мэдээж нөгөө энэ компаниуд маань шууд одоо юу гэдгийг мод үржүүлгийн газрыг маргааш гэхэд одоо 2-оос 3 дахин нэмэгдүүлэх тийм шаардлагатай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэдгийг одоо нөгөө компаниуд маань тэдэн ширхэг мод тарина гэдэг амлалтаас хамаарат манай хувьд гэхэд бол нэг 2.5-аас 3.5 дахин одоо мод үржүүлгийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Тэгэхэд бид нэр энэ юугаа бол одоо юу гэдгийг тарилтандаа тохируулаад бид нэр 2-оос 3 жилийн дотор нөгөө мод үржүүлгийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа байхгүй. Тэгэхээр одоо мэдээж нөгөө хийж байгаа ажлууд маань 2-оос 3 жилийн дараа яг нөгөө зөв голдролтой ороод явчихвал энэ модыг тарих асуудал бол бас асуудалгүй гэж манай хувьд бол бодож байгаа.